Зя. Энэ бичлэг хүрх өдрийн мэнд залуулсан. За тэгээ энэ бичлэгээр мэдээж өмнө явуулаад байгаа одоо хичээлүүдэд үргэлжлүүлье гэж бодож байна. Окей. За энэ удаагийн хичээл дээр бол мэдээж маш энгийн сэдв. Гэхдээ мэдээж бас хүмүүсийн ихэнх нь мэдэхгүй байж магадгүй сэдвийн талаар ярих чаа. Тэр бол юу вэ гэхээр 23.6 левел хичээг юу юм бэ? Юу илэрхийлдэг юм бэ гэдэг талаар ярина. Окей. За 23.6 гэдэг нь болохоор Piboгийн 23.6-г ярьж байгаа. Pibo дээр бол олон левел байдаг. Гэхдээ хамгийн нууцлагдмал, хамгийн их мэдээлэл хүргэх боломжтой левелийн хувьд бол 23.6 левел байгаа. За. Тэгэхээр миний Pibo харах юм бол миний Pibo бол ер нь нэг 3 вагдчих байгаа. Ер нь энэ бол стандарт Pibo. За энэ дээр ингээд 1 2 3 үгүй те. Би энийг өмнө Pibo гэдэг хичээлээр бас хүргэсэн байгаа учраас нэг давтаж яриад шаардлагагүй байх гэж бодож байна. Гэхдээ энэ дээр одоо энэ харагдаж байгаа энэ 23.6 гэдэг левел байгаад байгаа. Окей. За энэ 23.6 гэдэг левел ер нь яг юг илтгэдэг юм бэ? Илэрхийлдэг юм бэ? Бусад левелүүдтэйгээ адилхан зүйлийг илэрхийлдэг үгүй. Хамаагүй илүү олон төрлийн утгыг, олон төрлийн зүйлийг өөртөө бол агуулж ядгаар хамгийн чухал левелүүдийн нэг гэж тооцогддог ийм левел байгаа. Окей. За 23.6 левел гэдгийг хамгийн ихэнд бол одоо юу гэдгийг initial bounce гэдгээр нь хүмүүс ярьдаг. Initial bounce буюу юу гэж нэрлэдэг вэ гэхээр тэрхий гүйхэн ойлтын цэг гэж нэрлэдэг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр дутуу ойж гинэ гэж үздэг. За дутуу ойж гинэ гэдэг маань юу гэсэн үг гэхээр ерөнхийдөө трендийг тодорхойлох явцад трендийн аптрендийн хөдөлгөөн байлаа гэж бодоход аптрендийн импульсийн хөдөлгөөн яваа тийм ээ. За энэ оруулаас энэ өөрөлтлийн импульсийн хөдөлгөөн яваад Tracementийн хөдөлгөөн ирдэг. За Tracementийн хөдөлгөөн ирэхдээ 23.6 левел дээр ирсэн байгаа буюу энэ одоо энэ харагдаж байгаа левел дээр ирсэн байгаа тохиолдолд энийг юу гэж үздэг вэ гэх юм бол ер нь Piboгийн өөрийнх нь хэмжээд байгаа зүйл нь бол өмнө байгаа импульс хөдөлгөөний ёроолоос орой хүртэл явсан байгаа нийт туулсан байгаа замыг 100% гэж үзэх юм бол 100%-ийн яг хэдэн хувьтай тэнцэх хэмжээний ухралт ирээд байна вэ гэдгийг хэмждэг юм хэмжигдэхүүн байгаа шүү дээ тийм ээ. Тэр ухарсан хэмжээгээр нь буюу ухарч орж ирж байгаа хэмжээгээр нь юу илэрхийлдэг вэ гэвэл өмнө явж байгаа трендийн импульс хөдөлгөөн нийт туулсан байгаа зам буюу нийт эзэлсэн байгаа эзэлхүүний хэдэн хувьтай тэнцэх хэмжээний эсрэг чиглэлийн эзэлхэн үүссэн байна вэ гэдгийг хэмждэг байгаа. Энэнгээр нь дамжуулаад тухайн тренд өөрөө цааш үргэлжлэх юм уу? Эсвэл удахгүй реверс хийх гээд байна уу? Эсвэл тухайн тренд маань хүч суларч байна уу? Хүч сулраад хэрж эхлэх гэж байна уу? Гэх мэт маш олон зүйлийг бол Piboгаар хэлүүлж болдог. Маш их хэмжээний мэдээллийг Pibo хэлдэг. Тэрний хамгийн чухал мэдээллүүдийг нь агуулдаг бас нэгэн левел бол мэдээж 23.6 юм байна. Тэгэхээр 23.6 левел маань бол яг нь өмнө явсан байгаа импульс хөдөлгөөний нийт туулсан байгаа зам буюу нийт эзэлсэн байгаа эзэлхүүний одоо байруудын нийт эзэлсэн байгаа эзэлхүүнийх нь волюмийнх нь эсрэг чиглэлд явж байгаа селийн волюмын хэмжээ гэсэн үг. За селийн волюмын хэмжээ нь ердөө өмнө туулсан байгаа эзэлсэн байгаа байруудын волюмын хэмжээний нийт 100% гэж үзвэл 23.6%-тай л тэнцэж байна гэдэг утгыг илэрхийлж байгаа. За энэ 23.6% гэдэг бол асар бага хэмжээ байгаа үстэй тийм ээ. Ягаад гэвэл нүүр талд бол бүхэл бүтэн нэмэх 75% байна гэсэн үг. За нэмэх 76% ч юм уу тийм арайч 77 хүрэхгүй. 76% ч юм уу байна гэсэн үг. Окей. Тэгэхээр өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө нийт туулсан замын нийт эзэлсэн байгаа эзэлхүүний 23.6% дээр тэнцэх хэмжээний эзэлхүүнтэй Tracementийн хөдөлгөөнийг зарим трейдерүүд юу гэж авч үздэг вэ гэх юм бол Tracementийн хөдөлгөөн биш байна гэж авч үздэг. Ягаад гэх юм бол энэ бол хэтэрхий гүйхэн байна. Трендийн Tracementийн хөдөлгөөн бол доор ээж 38.2 ба түүнээс доош левелүүдээр ирж байгаа трендийн Tracementийн хөдөлгөөн гэж үзэж болно гэж үздэг. Зарим теори буюу одоо нөгөө premium discount дээр бол бүр Fibonacci-гийн тавил хүрэхгүй бол одоо тавилуу орж иж энэ маань бол discount price болж хувирдаг шүү дээ. Down trend дээр бол тавилуу орж иж одоо юу гэдгийг premium price болдог шүү дээ юм тийм ээ. Тэгэхээр теори одоо тэр онл ямар одоо та нөхцөл байдал дээр Pibo ашиглаж байгаас шалтгаалаад өөрөөр гэхдээ Piboгийн үндсэн стандарт ашиглалт буюу ерөнхийдөө Pibo өөрийг нь яах гэж бүтээсэн гэдэг ашиглалт нь бол энэ яригдж байгаа ашиглалт буюу нийт эзэлхүүний хэдэн хувьтай тэнцэх хэмжээний эзэлхүүнтэй Tracementийн хөдөлгөөн ухарч орж ирж байгаа буюу pullback хөдөлгөөн ирж байгаа юм бэ гэдгийг тодорхойлох зорилготой байдаг шүү. Тэгээс биш premium discount гэдэг үнэ генератор гэдэг тэр аргачлал айл сүүлд орж ирсэн аргачлал байгаа. Тэгээд тэр бол мэдээж миний хувьд бол тодорхой хэмжээнд бас ашиглахад тийм ч тохиромжтой аргачлал биш байдаг. Окей. За тэгэхээр 23.6 левел бол initial bounce буюу хэтэрхий дутуу байна гэж үздэг. Ерөнхийдөө монголоор бол зүгээр л ирж байгаа энэ pullback-ийн хөдөлгөөн буюу Tracementийн хөдөлгөөн энэ ухралтын хөдөлгөөн гэдэг зүйл чи хэтэрхий дутуу байна. Эндээс бол үндсэн хөдөлгөөн цаашаа импульс явлаа гэж бодоход энийг Tracementийн хөдөлгөөн гэж авч үзэхгүй гэж зарим тохиолдолд хүмүүс үздэг. Tracementийн хөдөлгөөн гэж авч үзэхгүй гээд яадгүй гэхээр үндсэн хөдөлгөөний дэш нь ингэж импульс явах үед нь Pibo-гоо ингэж ахиулж татдаг. Дараагийн орой хүртэл ахиулж татдаг. Гэтэ энэ бол тухайн трейдерүүдийн л онцлогоос шалтгаална. Миний хувьд бол ахиулж хизээж би татдаггүй. Ягаад гэвэл Tracement бол Tracement. Tracement өөрөө
гүйхэн ирнэ бас гүн ирнэ гэдэг хоёр тохиолдол нь тэгээс биш present биш мөн гэж авч үзэх дээрээ тулах юм бол тэр маань өөрөө internal бүтцүү swing бүтцүү гэдэг дээрээ шалтгаалж явагдана. Internal үнэхээр энэ одоо ирж байгаа present төлөв өөрөө internal бүтц байх юм бол энэ бол мэдээж swing-ийн present төлөв биш болж таарна. Харин internal-ийн present төлөв. Харин энэ ирж байгаа present төлөв өөрөө swing бүтцтэй present төлөв байгаа тохиолдолд энэ бол present төлөв мөн л баггүй. Тэгээс биш Пибогийн эдгээр ойснороо present төлөв мөн биш гэж юусэн явахгүй. Харин Пибогийн эдгээр ойснороо present төлөв гүйхэн байна, гүн байна гэж юм. За тэгэхээр энэ дэр бол хитрхи гүйхэн байна буюу 23.6 level дээр байгаа present төлөв хоёр төрлийн зүйлийг илэрхийлдэг. Эхнийх нь хитрхи гүн байна. Тийм учраас дараагийн импульсын хөдөлгөөн маш хүчтэй дээшээ явах буюу одоо Пибогийн дээдлийн хамгийн өндөр level дээр миний ашиглаж байгаа хамгийн өндөр level буюу 61.8-аас дээшээ даваад явна гэдэг утгыг илэрхийлж байдаг. За 61.8-ийн дараа ер нь бол хид гэсэн левелүүд байх боломжтой юм бэ гэх юм бол за эндээс биччихье да. За 127 байж болно. За тэгэнгүүтлээ 61.8. За ийм хоёр левел бол дэшээ байж болно. За ер нь бол 23.6 левел дээр буюу хитрхи гүйхэн хамгийн гүйхэн левел дээр ойсон тохиолдолд ийшээ чиглэлтэй өсөж болно гэж үздэг байгаа. 161.8 гэдэг левел рүү өсөж болно гэж үздэг. За гэхдээ мэдээж өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Ягаад гэвэл Пибогийн маш олон төрлийн өрөөсгөл ойлголтууд байдаг. Пибогийн Golden Level 61.8, 50, 38.2 дээрээс ойх юм бол маш хүчтэй явдаг нэтер бла бла. Гэхдээ яг үүндээ бол юу вэ гэхээр Пибо бол тийм magical tool ерөөсөө биш, угаасаа тийм works байхгүй бид нар мэдж байгаа. Тэгэхээр эндээс бол хөдөлгөөн дээш ойлоо гэж бодоход заавал энэ хүрэх ёстой гэсэн үг биш ээ. Үндсэн хөдөлгөөний хүчтэй юм. Гэхдээ зам дундаасаа Prism зөвлөгөө авчираад цааш үргэлжилдэг ч юм уу эсвэл эндээс reverse хийсэн ч болно. Зүгээр л хитрхи хэмжээнд урьдчилан таамаглалт хийх гэж хитрхи хэмжээнд үнийг өөрийнхөө явуулах гэж оролдох хэрэггүй гэж хэлхийг хүсэж байна. Яагаад гэх юм бол ихэнх хүмүүс тэгжиж алддаг. Эндээс ирж байгаа Prism төлөв инк ёсгүйдэ гэж барьсаар байгаад доошоо алдах жишээтэй. Энэ дээр байгаа TP-ийг наашлуулахгүй байх жишээтэй тий. За энэ TP наашлуулалттай болон SL зөвлөлтөн дээр би бас дараа нь хичээл оруулж өгнө. Ер нь бол зарим трейдерүүдийн хамгийн том гаргадаг алдаа бол set and forget буюу одоо яг хав тавьчаад ямар нэг арилжааныхаа SLTP-ийг тааруулаад тавьсан бол тэгээд орхицгоо гэдэг дүрм мөрөм заагаад ингээд трийг нь дагаад байдаг хүмүүс байдаг те. Гэхдээ тэр бол буруу. Яагаад вэ гэх юм бол бид нар SL-ийг урагшлуулж явах ёстой. SL-ийг урагшлуулж бид нар өөрийнхөө капиталыг хамгаална. Өөрийнхөө капиталыг хамгаалж бид нар дараа нь өсгөх капиталтай үлдэнэ. Тэгэхээр өөрийнхөө капиталыг хамгаалж чадахгүй байгаа арилжаач чинь цаашаа дансаа өсөх боломжтой юм уу? Боломжгүй. Яагаад гэх юм бол өөрийнхөө биеийг хамгаалж чадахгүй байгаа хүн гэр бүлээ хамгаалж чадахгүйтай адилхан зүйлэл гэсэн үг байхгүй тийм ээ. За тэгэхээр үндсэн хөдөлгөөн дээр бол SL-ийг заавал зөөх хэрэгтэй. За тэгээд энэ дээр холбож тайлбарлахад бол энэ заавал ингэж үсэх албагүй. 38.2 дээрээс 61.7 заавал үсэх албагүй. Дунд нь зогсож болно гэсэн үг байна шүү. За тэгээд нэгдүгээрх нь бол нэгдүгээр томьёолол бол дээшээ маш хүчтэй өсөлтийг хийдэг 23.6 левел дээрээс. Хоёрдугаар томьёолол бол юу гэдэг вэ гэх юм бол үндсэн хөдөлгөөн дээшээ импульсын хөдөлгөөнийг хийж явах замдаа буцаад маш хүчтэй реверс хийх магадлалтай юм байна шүү гэдгийг 23.6 илтгэж байдаг. За энэ илтгэж байгаа шалтгаан нь юу юм бэ гэвэл 23.6 гэдэг левел бол өөрөө хитрхи гүйхэн левел байгаа да. Энэ хитрхи гүйхэн левел нь өөрөө юу илэрхийлж байгаа вэ гэх юм бол маш их хэмжээний buying volume байна. Sell-ийн volume огт байхгүй нэг утгыг илэрхийлждэг. Тэгвэл sell руу тайчваа гэдэг асуулт гарч ирж байгаа. Sell-рүүд яагаад орж ирэхгүй байна вэ? Sell-рүүд яагаад орж ирэхгүй байна вэ гэдэг нь хоёр төрлийн боломж байгаа. Эхнийх нь бол үнэхээр sell-рүүд яг байхгүй, ихэнх нь buy арилжаа харж байгаа, ихэнх нь үнэхээр ханшиг дээшээ явна гэж бодож байна. Нөгөө талаас бол энэнгээр дамжуулаад үүсэж байгаа баяруудыг дамп хийх хэмжээний сэлрүүдийн шалтгаан тэнд байна. Энд бол би ямар нэгэн одоо smart money concept ярихгүй, ямар нэгэн юу гэдгийг одоо энд liquidity grab ч юм уу, эсвэл sweep ч юм уу, эсвэл таныг market maker туурж ч юм уу тийм юм ерөөсөй байхгүй. Зүгээр л сэлрүүдийн орохыг хүсэж байгаа цэг нь энд биш байна л гэсэн үг. Энгийнтэй бол энд биш. Сэлрүүдийн орохыг хүсэж байгаа цэг нь магадгүй энд байгаа том цагийн буюу яг одоо магадгүй бидний daily дээр байгаа, weekly дээр байгаа том хэмжээний resistance дээр sell-рүүд орохыг хүсэж байгаа. Тэр resistance дээр хүрээгүй байгаа учраас sell-рүүд арилжаанд орохгүй байгаа байж болох байхгүй юу? Тэгээд 23.6 level маань өөрөө гүйхэн level-ийг заасан дээш асар хэмжээний buying volume орж ирэх боломжтой юм шиг боловч хэрвээ замд нь K level байгаа тохиолдолд том цагийн overall trend-ийг
одоо эсэргүүцсэн тийм K level байгаа тохиолдолд эсвэл дагсан ч үеж болно те. Ямар нэгэн байдлаар маш хүчтэй K level байгаа тохиолдолд тэрэн лүү чиглэлтэй хөдөлгөөн маань ерөөхдөө татагдаж байна л гэсэн үг байна. Тэрэн лүү чиглэлтэй хөдөлгөөн маань татагдаж явж хагаад тэн дээр очиж зогсонгууд эндээс их хэмжээний селийн волюм орж ирээд доошо унах үед 23.6 левел маань сая утгаа олдог. Энэ ямар утгыг илэрхийлж байгаа вэ гэх юм бол энэ бол түрүүн би тайлбарсан те. Маш хүчтэй, маш хурдтай яг богинохоо хугацаанд тухайн тренд ирэхийг 23.6 өөрөө илэрхийлж байдаг. Тэгэхээр 23.6 бол хоёр төрлийн зүйлийг илэрхийлдэг. Нэг бол тренд маш хол үргэлжлэх гэдэг. Трендийн хүч ерөөсө буурахгүй байна. Цаашаа үргэлжлэнэ, импульс явна гэдэг нэг A хөлбөр. B хөлбөр бол тренд удахгүй дуусах гэж байна. Тун удахгүй дуусах гэж байна. Тренд тун удахгүй маш агрессив дууснаа. Маш агрессив хэмжээний селийн волюм орж ирэх гэж байна гэдэг утгыг илэрхийлдэг. Ямар тохиолдолд үргэлжлээд ямар тохиолдолд дуусаад байна. Маш энгийн. Ямар тохиолдолд үргэлжилж байна гэх юм бол ойрхон том цагийн overall trend-ийн дагуу ч юм уу эсрэг ч юм уу чиглэлд хөдөлгөж чадах, ер нь ханшиг тэгж том цаг дээр хөдөлгөж чадах тийм том хэмжээний K level байхгүй тохиолдолд тренд үргэлжилж байгаа. 23.6 level дээрс цаашаа асуудал үргэлжилнэ. Байгаа бол 23.6 level дээрс хөдөлсөн байсан ч хас 27 хүрсэн ч хүрээгүй ч бараг л энэ оройг даваал тэр K level-ийг уулзуугүй юу хөдөлгөөн трендийг эргүүлэх асар хүчтэй селийн волюм орж иж байна. Аптрend дээр тий. За тэгэхээр 23.6 бол K level ойрхон байна уу үгүй юу гэдгээс шалтгаалаад буюу би нэг бол тоглолтын талбай гэж ярьдаг. За ер нь бол одоо Трейсэн тэрлээ импульс явахаар боллоо. Импульс хаа хүртэл явна гэж Fibonacci-гаар зааж юм тийм ээ. За жишээ нь 23.6 дээрээс магадгүй 161.8 гэдэг левел хүртэл явахаар байна гэх юм бол энэ хоёрын хооронд үүсэж байгаа энэ том хэмжээний рейнжийг би тоглолтын талбай гэж нэрлэдэг. Өөрийнхөө хувьд энгийнээр монголоор те тоглолтын талбай. За тэгэнгүүт энэ тоглолтын талбай буюу энэ playground гэж энэ хэсэг юуг илэрхийлж байгаа вэ гэх юм бол цаашдаа ханшийн хөдлөх боломжтой зайг илэрхийлж байгаа, рейнжийг илэрхийлж байгаа тийм. Тэгтэл цаашдаа ханшийн хөдлөх боломжтой рейнжийн дотор тэр рейнжийн хүрэх ёстой эцсийн цэг болон тэр рейнжийг эхлүүлж байгаа цэг хоёрын хооронд K level ороод ирсэн байгаа бол энэ тоглолтын талбай энэ K level дээр дуусах магадлал маш өндөр болж өгдөг. Гэхдээ энэ K level нь зөвхөн том цагийн K level буюу том цаг гэдгээрээ би заавал daily, weekly 4 цаг, 8 цаг энэ төрийг илтгэж байгаа юм шиг. Том цаг гэдгээрээ би юу илтгэж юм гэхээр таны хувьд таны арилжааны одоо таны арилжааны төрлөөс скальпийн арилжаа ч юм уу, swing арилжаа ч юм уу гэдгээс шалтгаалаад магадгүй скальперуудад бол 4 цаг, 2 цаг, 1 цаг уу том цагт орж байгаа. Swing арилжаачдад бол болон day арилжаачдад магадгүй daily, weekly том цагт орж байгаа. Тэгэхээр тэр том цаг гэдэг ойлголт нь таны ямар арилжааны төрөлтэй, ямар стратегийг баримтлаж байгаас шалтгаалаад яригдж байгаа зүйл. Тэр том цагийн том импакттай таны харж байгаа overall trend гэж харж байгаа тэр трендийн чинь өөрийнх нь яг K level нь тэр playground буюу Fibonacci-гийн хүрх ёстой гэж үзэж байгаа болон эхэлж байгаа цэг хоёрын хооронд үүсэж байгаа рейнжийн дотор байгаа K level байгаа бол энэ K level дээр тэр тоглолт дуусах маш өндөр магадaltaй. Тоглоомын талбайн тоглолт тэнд дуусах магадaltaй. Тэгвэл 23.6 level дээр ойгоод үнцөлөө хөдлөхөд ойрхон хэрвээ Fibonacci-гийн одоо тэр 161.8 гэж хүрх ёстой level-ээс наан ойрхон ийм тоглолтын талбай дотор ч гэсэн үг шүү дээ. Fibonacci-гийн тоглолтын талбай дотор K level байгаа бол том цагийн K level байгаа бол уучлаарай энэ 23.6 level бол ерөөсөө цаашаа тренд хүчтэй үргэлжлэх юм байна гэдэг утгыг биш харин тренд удахгүй ирэх гэж шүү гэдэг өөрчилсөн маш том хэмжээний тохиог өгж байгаа. Энд маш их хэмжээний селийн волюм хүлээгдэж байна гэдэг утгыг илэрхийлж байгаа. Яг энд харагдаж байгаа энэ resistance дээр буюу энд харагдаж байгаа энэ том хэмжээний тоглолтын талбайд дунд нь саад болж байгаа энэ K level дээр асар хэмжээний селийн волюм хүлээгдэж байна. Магадгүй энд асар хэмжээний sell order-ууд хүлээгдэж болно гэсэн үг. Тэ? Sell одоо stop-ууд тэ. Sell stop гэж ярих нь зөв билүү? Биш ээ, sell limit-үүд гэж ярих баг. Тэ? За ийм ер нь бол захиалгууд энд хүлээгдэж байна. Тийм учраас 23.6 level рүү үүсгэлээ. Яагаад 23.6-ыг сонгож ийн вэ гэх юм бол маш хурдан трендийг эргүүлэхийн тулд 23.6-ыг сонгож байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нь ихэнх нь sell арилж байгаа эндээс ороход лимит захиалга өгсөн, эндээс ороход өөрчилсөн захиалга өгсөн, эсвэл энэ дээр ороход хүлээж байгаа учраас энд угаасаа sell-рүүд орж ирээгүй л гэсэн утгатай. Тэгээд dump буцаад buy-х үед чинь dump ийм л. Тэгээ энэ бол зөвхөн 23.6-гийн талаар асуудал биш ээ. Зүгээр яг уу ингээд 38.2 50 61.8 аль дээр нь ч байсан гэсэн таны тоглолтын талбайн дунд чинь ямар нэгэн K level байгаа бол та заавал ханшийг
зүтгүүлээд одоо жишээ нь 38.2 дээрээс заавал 61.8 хүрэх ёстой гэсэн байдлаар биш дунд нь байгаа K level дээр нь ашиг авах хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол ханшинд асар хэмжээний садаа болж чадах шинэ хэмжээний шинэ Trism хөдөлгөөн эсвэл бүр шинэ reversing хөдөлгөөнийг авчирч чадах тэр K level дээр ханш breakout их магадлал маш багатай. Зөвхөн Fibonacci-гийн K level-ийг одоо Fibonacci-гийн очих ёстой гэсэн level дээр очихын тулд энэ resist-ийг даавна гэдэг бас л боломжгүй зүйл гэсэн. Боломжгүй. Тийм учраас бид нэр K level-ийг илүү хөндлөж үзэх хэрэгтэй гэсэн. Тоглолтын талбай дотор байгаа K level-ийг. За тэгээд энэ K level-ийг хөндлөх үгс болоод яг ихэнх арилжаачд бол ер нь авчих байсан ашгаа авч чадахгүй энэ дээр авах байсан ашгаа энэ дээр авах гэж зүтгэж жагаад дээш нь барьж жагаад үндсэн хөлөөний энэ дээр хэрэг тахтан зүгээрээ дээшээ явчихна гэж жагаад дампанд орчдөг. Ийм тохиолдол маш их байдаг. Энд бол ямар ч одоо liquidity grab, liquidity sweep ямар ч тийм толгойр үүсээ ойлголт юуч байхгүй. Тэ? Fair value gap юу гэдгийг одоо юу ч байхгүй зүгээр л энэ бол K level. Тэгээд энэ бол тоглолтын талбай хүрхстэй байсан level амлагдсан зүйл юусэн юуч байгаагүй. Зүгээр л дунд нь үүсэх боломжтой хүчтэй selling volume орж ирэх боломжтой. Яг тэр зооныг л тэр K level-ийг л та анзаарах өнгөрөөцөн эсвэл хөндлөөгүй гэсэн үг тийм. За ийм байдлаар 23.6 level дээр бол тренд нэг бол иргэн нэг бол тренд маш хүчтэй үргэлжлэх гэж байна гэдэг тохиог өгнө. Мэдээж энэ тоглолтын талбай дотор чинь том хэмжээний том цагийн K level байхгүй бол тренд үргэлжлэнэ. K level байгаа бол тренд маш хурдтай иргэнэ гэдэг тохиог 23.6 level агуулж байдаг. Гэхдээ энэ бол бүр Pipo-гийн өгч чадах маш олон төрлийн өөрчилсөн таамгуудын ердөө нэг нь. За тэгвэл 23.6 level гэдэг хөдөлгөөн өмнө үзсэн байгаа хичээлүүдтэй холбоотойгоор яаж гарч ирэх боломжтой байна. За жишээ нь өмнө үзсэн байгаануудаас одоо major цагийн чинь bounce, major цагийн fake out, major цагийн break-in гэх мэт хөдөлгөөнүүд дээр яаж холбогдох вэ? Major цагийн bounce-ыг шууд харж ийн л та бид нар. Одоо жишээ нь гэхэд бид нар энэ трендийг одоо юу гэдэг 30 минутан дээр харж байгаа л гэж бодъё. Энэ тренд бол тэр чигтээ бидний 30 минутын тренд байна гэж бодъё. Тэгэнгүүтлээ энэ тарагдж байгаа энэ K level бол бидний хувьд ерөөсөө шууд day-ийн resist байна гэж бодъё. За тэгээд day-ийн resist 30 минутанд нөлөөлж байгаа хөдөлгөөн гэж бодъё л та. Тэгвэл day-ийн бидний хувьд major цаг 30 минут биш. Энийг зүгээр 4 цаг болгох ч юм магадгүй 4 цаг. Толгойч эргүүлэхгүйднээс. За day маань бол бидний хувьд major цаг, 4 цаг маань бидний хувьд minor цаг, ерөөсөө ийм 2 цаг. 4 цагийн хувьд бол 4 цагийн апын тренд явж байгаа. 4 цагийн Trism төлөв 23.6 дээр үрдэрсэн. Дээш дэлбэрэлттэй өсөлт хийгдэж магадгүй гэсэн 4 цагийн ийм хөдөлгөөн үүсчихэж байгаа. За тэгээд бид нар ер нь бол дээшээ энэ хүрэх боломжтой байна гэх тоглолтын талбай тодорхойлол гаргаад ирсэн. Тоглолтын талбай цэвэрхэн байна уу гэж ажиглая. Тэгсэн чинь дотор нь цэвэрхэн биш байна. Daily-гийн resist байна гэдэг ийм дохио ирлээ. За daily-гийн resist байна. За daily-гийн маш чухал resist байгаа буюу daily-гийн swing high-ийн эсвэл swing low-ийн ч юм уу те. Өмнө нь магадгүй ийм downtrend-ийн хөдөлгөөн явж байгаа daily дээр ийм low үүсгээд доошоо ингэсэн хөдөлгөөн байна гэж үү. Энэ daily-гийн энэ low-аас үүдэлтэй ийм swing low-аас үүдэлтэй гарч ирж байгаа ийм resist байна гэж үү. За day. Тэгэхээр энэ major цагийн resistance дээр bounce хийх хөдөлгөөн гэдэг зүйлийг өөрчилж таамаглахыг хүсэх юм бол буюу major цагийн resistance дээр хөдөлгөөн bounce хийгээд minor цаг ирэх юм уу үгүй юм уу гэдгийг өөрчилж таамагламар байвал яг бид нар Pipo-гоор хэмжиж болно. Энэ дээр хоёр төрөл байж болно. Би өмнө нь тайлбарлаж ирсэн. За энийг арилгач. Энийг бас арилгач. Хоёр төрөлтэй байж болно. За ямар хоёр төрөлтэй байж болох вэ гэхээр ирэх гэж нэгдэг дохиог хоёр төрлөөр өгч болно. Номер 1-т бол Pipo-гоор тайлбарлахад номер 1-т 23.6 level дээр Trism хөдөлгөөн хийгээд импульс нь daily-ийн resistтэй болцох. Одоо major цагийн чинь resistтэй болцох гэсэн. Тэр энэ юу илэрхийлээд байна гэхээр цаагаараа энд ямар ч selling volume орж ирсэнгүй. Маш бага selling volume орж ирлээ. Seller-үүд юу хүлээгээд байна? Seller-үүд яг major цагийн resist буюу K level-тэй уулзахыг хүлээгээд байна. K level-тэй уулзлаа, boom. Тэ K level-тэй уулзлаа, эндээс маш хэмжээний sell order баталгаачлаа, selling volume орж ирлээ, boom. Ийм байх боломжтой. Тэгэхээр major цагийн K level дээр ойх юм байна шүү. Major цагийн Trism төлөв эндээс дуусах юм байна шүү гэдгийг өөрчилж нэгдүгürt 23.6 level-ээр таамаглаж болно. Хоёрдугаар таамаглалын боломж бол маш энгийн. Ерөөсөө яг ингээ K level рүү дөхөөд ирсэн байсан чинь Trism хөдөлгөөн бүр нилээн гүн буюу 70.7, 78.6 энэ төр рүү ороод ирлээ гэж бодъё. За нилээн дөхөөд ирчихсэн тэгэхэд ер нь бол нэг дээшээ ганц л тооч хийх дутуу байсан тий. Тэгээд тэгсэн чинь хөдөлгөөн дээшээ доошо 76 дээр хүрчээд дээшээ дөнгөж орой эвдвүүгүй юу daily-ийн resist байгаа гэж бодъё. Тийм бол эндээс boom иргэнэ. Хүчтэй эргэлт үүснэ. Яагаад вэ гэх юм бол
Эндээс уг нь бол өмнөхөөс өөр биш дээ. Асар их хэмжээний селийн волюм орж ирсний үед орж ирсэн. Гэтэ энэ селийн волюмын зорилго хоёр хоорондоо ондоо. Энэ селийн волюмын зорилго бол өөрөө юу илэрхийлж байгаа вэ гэвэл тренд өөрөө хүч султай бай шүү. Тухайн яг нь майнер цагийн буюу 4 цагийн маань тренд цаашаа үргэлжлэх боломжгүй байна. Маш их хэмжээгээр хүчээ алдчих шүү гэдэг дохио өгч байгаа. А эндээс орж ирж байгаа баярууд бол яг нь трендийн эсрэг арилжж байгаа баяруудын л захиалга байна. Энэ яагаад ийм хурдтай дээш өсөж ийнх юм бол замдан сейлрүүд байх болох. Яагаад байхгүй гэх юм бол сейлрүүд энд байгаа болохоор шүү дээ, тийм. За тэгээд энэ 7816 дээрс өссөн хөдөлгөөн ч угаасаа пибогийн дүрмээрээ ч тэр волюмынхаа байдлаар ч тэр угаасаа өмнө орой дээр хүрээд өмнө оройг баг зэрэг эвдэнэ. Тэрнээс илүүтэй бол цаашаа явах ямар ч боломжгүй болчихж байгаа. За тэгэнгүүт өмнө орой дээр хүрээд дөнгөж эвдээ гараад ирсэн чинь страгл хийж баярууд дөнгөж эвдээ гараад ирсэн чинь яг нь мажор цагийн resistance сайн уу гэж байж байгаа байхгүй. Тэгээ мажор цагийн resistance дээрээс нөгөө амар зовж ирсэн баярууд чинь эндээс юутай тулах вэ? Мажор цагийн resistance дээрээс орж ирж байгаа overall trend-д дагсан буюу major trend-ийн down trend-ийг тэр чигтэн дагсан маш их хэмжээний селийн волюмтай туллаа. Тэндээс юу болох вэ? Хөдөлгөөн хүчтэй уналт хийлээ. Энд юу болох вэ? Энд нэгдүгürt major цагийн bounce, хоёрдугürt minor цагийн reverse үүснэ. Ерөөсөө л. Энд бол мэдээж селрүүд энд хүлээж исэн ямар ч сел их сонирхолгүй байсан. Энд бол асар хэмжээний селийн дохиогоор энэ тренд удахгүй дуусах гэж үзэг өөрчилсөн дохиог өгчөөд тэгээ баяруудыг ямар ч асуудалгүй явуулчаад дараа нь дахиад бүр маш хүчтэй дэйн буюу major цагийн resistance дээрээс сэлсэн. Тэгэхээр энд ямар ч SMC-ийн ойлголт байхгүй, ямар ч ICT-ийн ойлголт байхгүй. Энд зүгээр л цэвэр маркет өөрөө яаж хөдөлдөг юм бэ гэдгийг зөв ямар нэгэн онол, ямар нэгэн илүү дутуу толгой эргүүлсэн юу гэдгийг одоо тойрон утгаар илэрхийлэх гэж оролцсон нэр томьёогоор уяхихаа оронд зүгээр л маркет яаж ажиллаад байгаа юм бэ гэдгийг логиктойгоор бодоод хариулах гэж оролдлоо. Тэ? Логикоор бодох юм бол ийм л зүйл болж байгаа. Тэгэхээс биш за яг liquidity гэдээ бодох юм бол мэдээж энэ дэр одоо ингээл liquidity байна л гэсэн үг шүү. Liquidity гэхээр л ингээд амар төвхтэй зүйл бол биш л те. Зүгээр л энэ дэр асар хэмжээний захиалгын пул үүссэн байна. Тэгээд тийм учраас энд үүссэн байгаа энэ buying volume бол зүгээр л яг трендийн эсрэг явж байсан buying volume, энд үүссэн байгаа sell ордерууд, энд үүссэн байгаа тэр асар их хэмжээний sell-ийн одоо энэ pool маань өөрөө итвэхчээд тэгэл доош хөдөлгөөнийг түлхчихэж чинь те. Тэгж заавал ойлгохгүй гэвэл пибогоор бол бид нар урьдчилаад бүр таамаглаж болно. Урьдчилаад бид нар энэ дээр их хэмжээний sell-ийн volume байгаа юм байна гэдгийг өмнөх tracing төлөвлөгөө гүн орсноос нь энэ удаагийн импульсын хөдөлгөөн гарч ирсэн боловч шууд major-ын resist-тэй уулзж байгаагаар нь бид нар мэдчихэж болно. Нөгөө талаар бол өмнөх tracing төлөвлөгөөн дээр ямар ч selling volume байгаагүйгээр нь энд мөн дээшээ импульс явах гэсэн боловч ийм буюу major цагийнхаар resist-тэй уулзж байгаагаар нь энд асар хэмжээний selling volume хүлээгдэж байгаа гэдгийг мэдэж болно л гэсэн үг. За ийм байдлаар маркетыг харж болно. Тэгээ бид нарт ерөөхдөө бол маркетыг яг яаж хөдөлдөг юм бэ гэдгийг илүү ойлгоход хугацаа шаардлагадна. Бас тэрэнд хугацаагаа зарцуулахгүй бол та маркетыг ойлгох гэж оролдохгүй бол яг маркет таныг учир зүггүй шагнах ямар ч шаардлага байхгүй. Таны алдаад байгаа шалтгаан чинь юу вэ гэх юм бол та маркетыг ойлгохыг хүсэхгүй байгаа. Тэрэнд цаг хугацаагаа зарцуулахгүй байгаа. Угаасаа зарцуулахыг хүсчихгүй байгаа. Ягаад гэвэл та сурна гэхээр залхуурдаг. Тийм болохоор тийм зүйл болж байгаа гэсэн. Тэгээд ихэнх хүмүүс надаас нэг асуултыг аягүй их асуудаг. Тэр нь юу байдаг вэ гэх юм бол чи ингээд маркетыг уншина гэж яриад байгаа юм, маркетыг ойлгоно, сонсно гэж яриад байгаа юм. Тэр чинь юу гэсэн үг юм бэ? Юуг нь ойлгох юм, юуг нь сонсох юм? Энд чинь зүгээр л техник шүү дээ. Техник анализ үүсдэг гэдэг. Энд чинь зүгээр л ханшийн хөдөлгөөн юм шүү дээ. Үгүй. Маркет бол тэр чигтээ маш том хэмжээний алгоритм байгаа. Гэхдээ тэр алгоритм гэдэг талаас нь биш. Маркетинг хөдөлгөөнийг мэдрэх, ойлгох, унших, юу хэлээд байна гэдгийг сонсох хамгийн чухал байдаг. Юу хэлээд байгаа юм бэ? Одоо ханш яана гэдэг байгаа юм. Өснө гэдэг юм уу, унна гэдэг юм уу, үргэлжлэн гэдэг юм уу, болно гэдэг юм уу, тэ. Тэр болгоныг ойлгож сонсох нь хамгийн чухал байдаг. За тийм зүйл цагаа зарцуулахгүй зүгээр л ямар нэгэн magic арга, ямар нэгэн magical concept, ямар нэгэн magical tool, одоо сүүлийн үед бол deep chart энтрийг бол хүмүүс маш их хэмжээгээр сурчилж байгаа. Тэ. Тийм зүйлс 100% итгэж болохгүй. Тэд нар ч гэсэн бас унших аргатай байгаа цаана. Тийм учраас та тийм зүйл цаг хугацаагаа өрөх биш. Хамгийн гол нь маркет яаж амьсгалаа гаргаад, амьсгалаа аваад, амьсгалаа гаргаад, амьсгалаа аваад, амьсгалаа гаргаж байна вэ гэдгийг мэдэх ёстой. Маркетинг давалгаа өөрөө ямар үед хүчтэй, ямар үед сул, ямар үед хүчтэй яваад, ямар үед хүчтэй юм шиг боловч буцаагаад илүү хүчтэй хөдөлгөөнийг үүсгэж байна вэ ч юм уу. Эсвэл ямар үед хүчтэй юм шиг боловч буцаагаад илүү их хэмжээний хүчтэй хөдөлгөөнийг эсрэг чиглэлд үүсгэж байна вэ. Энэ маркетинг амьсгалаад байгаа энэ давтамжуудыг, маркетинг давалгаануудын орж ирж байгаа энэ давтамжуудыг бид нэр илүүтэйгээр ойлгох нь чухал юм аа.
Тэгэхээс биш бидэрт одоогор ямар ч тийм маркетинг 100% уншиж чаддаг алгоритм юм уу эсвэл бот юу ч байхгүй. Тийм учраас маркетинг сонсцгоё. Маркетинг хөдөлгөөн болгоныг ойлгодог бай. За юм байна залуусаа. Тэгээд хамгийн сүүлд нь нэмж хэлэх зүйл бол юу вэ гэх юм бол маркетинг хөдөлгөөнийг хэтэрхий ихээр битгий өөрчлөлт таамаглах гэж оролдоо. Өөрчлөлт таамаглана гэдэг нь өөрөө таны тархин дотор явж байгаа calculation буюу эндээс ингэж магадгүй гэдэг алдаатай бодлого. Тэр алдаатай бодлогын чинь дагуу явахгүй байхад ханшийг явна гэж зүтгүүлээд хамаг мөнгө тавина гэдэг бол зүгээр л сэтгэл зүй дотор чинь үүсэж байгаа итгэл үнэмшлээ дагж байгаа хэрэг шүү. Тийм болохоор яг одоо явж байгаа хөдөлгөөндөр яг юу болоод байна гэдгийг сонсож ойлгож уншиж чаддаг. Мөн тэрний дагуу яг дагаад хөдөлж чаддаг байгаарэ гэж зөвлөе. За юм байна. Тэг бүгдээрэнд нь жилтэй хамт байсанд баярлалаа. Тэг бүгдээр нь амжилт хүсье. Жаргал бэкс байлаа. Утгагүй дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Бай бай.